Бурхны үгээр бусдын амьдралд хүрдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид бүгд амьдралдаа эрт орой хизээ нэгэн цагт хүнд хэцүү асуудалтай нүүр тулдаг. Гэвч хүнд хэцүү асуудлын өмнө гаргах бидний хариу үйлдэл харилцан адилгүй байдаг. Бидний зарим нь зовлон бэрхшээлээс болоод Бурханд итгэх итгэлээ орхидог бол харин заримынх нь итгэл улам батжиж Бурханд улам илүү хайртай болдог. Өөрөөр хэлбэл нэг адилхан зовлон бэрхшээл бидний итгэлийн амьдралд харилцан адилгүй үр дагаврыг авчрах боломжтой байх нь. Тэгвэл бидний итгэлийн амьдралд юу ч тохиолдсон байсан. Бидний хүч чадлын жинхэнэ их сурвалж бол Есүс Христ гэдгийг доктор Стенли өнөөдөр бидэнд сануулж байна. Учир нь зовлон бэрхшээлийг даван туулж, түүгээр дамжуулан итгэлээ хүчрхэгжүүлэх чадвар бидний хичээл зүтгэл, тэсвэр хадуужлаас биш, харин Есүс Христтэй харилцах бидний харилцаанаас ихтэй билээ. Ингээд хамтдаа доктор Стенлиг өгтөн авцгаая. Үннийг хэлэхэд бидний итгэлийн амьдралд ч бас бидний хэрэгс хэтэрсэн тийм их хүч чадал шаардлагатай болох үе ирдэг юм. Тэгвэл тэр тохиолдолд бид ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг үнэхээр чухал. Тиймээс Илч Паулийн хувьд тэр бол хүнд хэцүү асуудал зовлон бэрхшээлийг маш сайн мэддэг, амьдралаараа олон саад бэрхшээлийг даван гарсан нэгэн байсан юм. Тэр утгаараа бидний амьдрал зовлон бэрхшээл тулгаруул бид ямар хариу үйлдэл үзүүлэх ёстойг ч маш сайн ойлгож ухаарсан нэгэн байсан. Тиймээс хамтдаа Илч Паулийн хэлсэн үгийг дахин нэг харцгаая. Ах дүүнараа, Азад байхад бидэнд учирсан зовлон, хүч чадлаасаа хэтэрсэн хүн дарамтнд байснаас амьд үлдэх горилго тасарсан гэж та нар эс мэдхийг бид хүсэхгүй байна гэж 2 дугаар Коринтын 1-р бүлгийн 8 дугаар эшлэлдэр Илч Паул бичиж үлдээсэн байна. Энд хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтнд байсан гэж Илч Паул онцгойлон хэлсэн байгааг бид харж байна. Өөрөөр хэлбэл энэ зүгээр нэг ханиа томоо туссан эсвэл жижиг сажиг аар саархан асуудлуудтай тулгарсан асуудал биш юм. Харин ч өөрийнхөө хүч чадлаас хэтэрсэн их дарамтанд дор орсон гэдгээ Паул энд хэлсэн байна. Тухайн үед хэд хүнд ачаа ацнаасаа болоод живж байгаа хөлөг онгоцыг дүрслэхдээ энэ үгийг ашигладаг байсан гэдэг. Товчхондоо бол Илч Паул өөрийнхөө хүч чадлыг хэмжиж үзээд мөн өөрт нь тохиолдож буй бүхнийг харьцуулж хараад дотроо энэ бүх бэрхшээл миний хэрэгс хэтэрсэн байна. Миний хүч чадлаас бүр давсан байна гэж дүгнэн хэлсэн гэсэн үг. Тийм ч учраас тухайн үед амьд үлдэх горилго тасарсан гэж Паул бичсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Паул өөрийгөө удахгүй үхэх нь байна гэж бодсон гэсэн үг. Магадгүй танд ч бас Бурхан тандан "Бурхан минь, би энэ нөхцөл байдлыг тэсэхгүй нь. Та ямар нэг юм хийгээчтэй. Энэ бүхнийг зогсоод өгөөчтэй" гэж залбирах үедээ тулгарч байсан баг. Харамсалтай нь өнөөдөр маш олон хүн ийм нөхцөл байдал донд амьдарсаар байна. Тэгвэл ийм байдалд орсон бол бид яах ёстой вэ гэдгийг Илч Паул дээрх ишлэлүүдээр дамжуулан бидэнд хэлж өгсөн юм. Тэгвэл бидний хэрэгс хэтэрсэн гэмээр нөхцөл байдлыг даван туулах тэр агуу хүч чадлыг Бурхан бидэнд Есүс Христийн дотор аль хэдийн өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний хувьд амьдралдаа тулгарсан ямар ч нөхцөл байдалтай зоригтойгоор нүүр тулж хэрэгсээ хэтэрсэн гэмээр хүч чадлыг гарган ялалт байгуулах тэр хүч Христийн дотор бидэнд өгөгдсөн байгаа юм. Тиймээс Христэд итгэгчид бид Есүс Христийн хүч чадлаар дамжуулан амьдарч сурах хэрэгтэй юм. Учир нь Библи бидэнд үүнийг сургасан. Энэ бол бодит үнэн. Хэрвээ Христийн сайн мэдээ миний амьдралд практик байдлаараа үр нөлөөгөө өгөхгүй байгаа бол Библи хутлаа байна гэсэн үг. Хэрвээ тийм бол бид цагаа алдалгүй Библийг хаагаад мөрөөхөөсөн дээр. Гэвч Есүс Христийн хүч чадал үнэхээр бодитоогоор бидний амьдралд үр нөлөөгөө үзүүлдэг юм. Түүний хүч чадал биднийг аливаа хүнд хэцүү нөхцөл байдлыг даван гарахад бодитоор тусалдаг. Үүнийг би амьдралаараа амсаж үзсэн. Таач бас амсаж үзээсэй гэж хүсэж байна. Учир нь тэр бол амьд Бурхан. Тэр хаанигтай хадан булшинд хэвтэж буй үхсэн аврагч биш. Тэр бол амьд Христ. 2000 жилийн тэртет агуу үлсээ бүтээж байсан Христийн хүч чадал одоо ч агуу хിവэрэ байгаа юм а. Тэр хүч чадал та бидний амьдралд тулгарсан ямар ч хүнд хэцүү асуудал, зовлон бэрхшээл, хавчлаг дарамтаас хавьгүй илүү агуу юм. Тэр л агуу хүчээр бид итгэл дотроо өсөж Есүс Христ адил дүр төрхийн дагуу шинжлэгцээр байдгийг. Тийм учраас л
Илч Паул бидэнд Христийн хүч чадал дотор амьдрахыг уриалсан юм. Гэхдээ энд би нэг сонирхолтой зүйлийг хэлмээр байна. Эфес номын 6 дугаар бүлгийн 10 дээр Илч Паул эзэн ба түүний хүч чадлын агуу хүч дотор хүчтэй байх тун гэж хэлсэн байдаг. Бас 2 дугаар Тимотийн 2 дугаар бүлгийн 1 дээр Христ Есүст буй нэгүслээрээ зоригтой бай гэж хэлсэн байдаг. Гэтэл эсрэгээр 2 дугаар Коринтын 12-ын 5 дээр болохоор би тэр хүнээр сайрхах болно. Харин өөрөөрөө бол мөхөслөөсөө бусдаар сайрхахгүй гэж хэлсэн байдаг. Учир нь үргэлжлүүлээд 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгийн 9-10 дугаар ишлэлээр ингэсэн байна. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхөстөлд миний хүч бүрэн төгс болдгийм гэж айлтсан. Тиймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөстлөөрөө илүү сайрхнаа. Иймд Христийн төлөө мөхөстөл, доромжлол, гачигдал, хавчлаг, шахалтаа би баяртай байна. Учир нь би хизээ мөхөстөн тэр үедээ хүчтэй байдгийм гэж Паул хэлсэн байна. Өнгөцгөн харах юм бол дөнгөж саяны уншсан ишлүүдийн утга санаа нь өөр хоорондоо зөрчилдөж байгаа юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ анхааралтай унших юм бол харин ч нэг зүйлийн талаар ярьж байгааг ойлгох болно. Тэгвэл Паул энд юуны тухай ярьсан бэ? Би мөхөс сулдраа болсоор эцэст нь хамгийн доод хязгаартаа тулах тэр үед Бурхны хүч чадал миний бие махбод, сэтгэл санаа, сүнс, оюун бодлыг минь дүүргэсэн гэж Паул хэлсэн байна. Тиймээс ч Паул энд би хизээ мөхөстөн тэр үедээ хүчтэй байдгиймаа гэж гэрчилсэн байгаа юм. Тиймээс Паул мөхөс сулдраа байдлаа үзэн ядахын оронд харин ч түүгээрээ сайрхах болно гэж хэлсэн байна. Өнөөдөр мөхөс сулдраа байдалд дуртай хүн гэж үгүй. Бидний хинэн ч хяналтаа алдаж шалдаа буутал мөхөс болохыг хүсдэггүй. Би өөрөө ч үнийг хүсдэггүй. Хэн ч үнийг хүсдэггүй. Гэтэл Илч Паул хэний ч хүсдэггүй тэр нөхцөл байдлаас нэгэн агуу нууцыг олж нээсэн байна. Хэрвээ би мөхөс сулдраа байдлыг мэдрэхтэй бэлэн байх юм бол тэр чигээрээ Бурхны агуу хүч чадлыг мэдрэх болно гэж Паул тунхагласан байна. Өөрөөр хэлбэл бид Бурхны өмнө хэдий чинээ мөхөс сулдраа болохыг зөвшөөрн төдий чинээ түүний хүч чадлыг мэдэрнэ гэсэн үг юм. Үүний цаана нэг асуудал нуугдж байгаа нь бардамлын асуудал юм. Учир нь бардам зам бидэнд би мөхөс сулдраа гэж хүлээн зөвшөөрөхөд саадуулж байдаг юм. Одоо дэлхийн ертөнцид таны хүчтэй бай, үцгэлэнтэй бай, баян бай, бүхнээс илүү бай, лаг бай гэж уриалгах болсон. Харин Бурхан бидэнд юу гэж хэлсэн бэ? Даруй бай, сүнсээрээ мөхөс сулдраа бай гэж сургадаг. Энэ дэлхийн сулдраа байдал мөхөслийг үзэн яддаг бол харин Бурхан тэр нөхцөл байдлууд донд нь хамгийн агуу ажиллаа хийдэг гэдгийг нь Илч Паул тунхаглан гэрчилж байна. Үннийг хэлэхэд би ч бас сулдраа байдалд дургу. Шударгаар хэлэх юм бол таач бас дургу байх. Бидний хэн ч мөхөс сулдраа байдалтай байхыг хүсдэггүй. Гэвч жухамда тэрл мөхөс байдал дотор Бурхны хүч чадал биднийг улам илүүгээр дүүргэдэг байна. Тийхүү мөхөсдөл дотор бид саа доторыг давах, зовлон бэрхшээлийг твчих, юр бусын хүчийг хүлээж авдаг байна. Улмаар бидний амьдралд юу ч тохиолдсон бид өөрийгөө өрөвдөж, гомдлож, гонгинох биш. Харин урам зоригтой, итгэл найдвартайгаар урагш алхаж чаддаг юм. Учир нь Есүс Христийн дотор бидэнд Бурхны агуу хүч чадал өгөгдсөн юм. Тиймээс ч Илч Паул итгэвч бидэнд хандаж, эзэн дотор хүчтэй байх тун. Гэхдээ би нэг чухал үннийг сануулъя. Агуу хүч чадлын өмнө хизээд агуу мөхс байдал байдаг юм шүү. Хамгийн мөхс сулдраа байх үед чинь Бурхны хүч чадлын илэрхийлэл хамгийн агуугаар илэрдгийм гэж сануулж байна. Тиймээс хэрвээ та бусдад шүүмжлүүлж, ад үзэгдэж, гадуурхагдж, дор үзэгдэхийг төвчдөггүй бол буруу гэр бүлдээ нэгдсэн байна гэсэн үг юм шүү. Учир нь Бурхны гэр бүлийн гишүүн болсон хүний хувьд ийм зүйлийг үзэж туулах нь гарцаагүй юм. Өөрөөр хэлбэл хэрвээ та жинхэнэ итгэвч хүний амьдралаар амьдарч Бурхны үгийг бүрэн дуулууртайгаар дагах юм бол энэ бол үүнийхээ төлөө бусдад ад үзэгдэх, хавчигдж, гадуурхагдах явдалтай гарцаагүй нүүр тулах болно. Учир нь итгэвч хүмүүсийн үйлдэлийг үл итгэвч хүмүүс ойлгодоггүй юм. Гэхдээ бид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Хүмүүс бидэнд яаж хандах нь тэмч чухал биш. Харин бид тэр хандлагад нь ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг хамгийн чухал юм шүү. Учир нь өмнө хэлсэн чинь зарим хүмүүс хүнд хэцүү асуудлаас болоод итгэлээ орхиж явдаг бол зарим хүмүүс итгэлээр улам өсдөг юм. Энэ бол тэдний гаргаж буй хариу үйлдэл, хийж буй сонголтоос шууд хамааралтай юм. Хэрвээ та өөр тохиолдсон аливаа таагүй зүйлсийн төлөө нөхцөл байдлаа эсвэл хэн нэгнийг буруутгахсаар байвал дотроо өөрийгөө өрөвдөж
Хэрвээ тэр хүн ийм зүйл хийсэн бол эсвэл тэр хүн ийм зүйл хийгээгүй бол бүх зүйл өөр байх байсан байхгүй юу гэж хэлсээр байх болно. Энэ бол таныг юунд ч хүрэхгүй. Харин эсвэргээр миний эргэн тойронд буй нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдг нь миний өөрийн сонголтын асуудал тул Бурхны өмнө бүх хариуцлага би өөрөө л хүлээх ёстой гэсэн хандлагатай байвал энэ нь бидэнд сайнаар нөлөөлөх болно. Илч Паул бидэнд хэлэхдээ та нарын нөхцөл байдал та нарын хэрэгс хэтэрсэн мэд санагдаж байж болно. Та нар цөхөрч, ядарч, бууж өгмөр санагдаж байж болно. Гэхдээ тийм нөхцөл байдлыгч даван гарах боломж бий. Энэ бол Есүс Христийн хүч чадал гэж сануулж байна. Хэрвээ жирийн нэгэн хүн бидэнд ингэж хэлсэн бол бид эргэлзэж болно. Гэтэл Илч Паул бол үнэхээр хүний амсаж болох бүхий л зовлон бэрхшээлийн туйлыг амсаж, нүүр тулж болох бүх л саа дотгоруутай нүүр тулж үтсэн хахир нэгэн. Гэвч Бурхан түүнд тэр бүхнийг ялан дийлэх гайхамшигтай хүч чадлыг өгсөн. Тинхүү тэрл Илч Паул Есүс Христээр дамжуулан ирэх агуу хүчээр өөрийнхөө хэрэгс хэтэрсэн нөхцөл байдал донд агуу ялалтыг байгуулж чадсан юм. Тэгвэл өнөөдөр бидэнд тулгардаг нэгэн асуудал бол Бурхан биднийг хайрладаг учраас бидний амьдралын талбар нэг бүрийг анхаардаг гэдэгт тэр бүр итгэж чаддаггүй юм. Тэр бидэнд санаа тавьдаг учраас бидний амьдралын хорон мөч бүрд бидэнтэй хамт байж бидэнд хэрэгтэй бүхнийг тухай бүрд нь хангаж өгдөг гэдэгт төдийлөн итгэж чаддаггүй юм. Тийм учраас бидний амьдрал таагүй зүйл тохиолдох үед бид Бурханы өмнө очиод Бурхан минь яагаад гэж гомдлцгоодог. Тэгвэл Бурхан бидэнд юу гэж амласан юм бэ? Миний Бурхан алдардах баялгаараа эзэн Христ дотор та нарыг хэрэгтэй бүхнэр чинь хангана гэж Филиппо номын 4:19-д хэлсэн юм, амласан юм. Тэгвэл бидэнд өгсөн Бурханы нэгүслийн баялгуудын нэг нь итгэлийн амьдралыг туулан гарахад шаардлагатай тэрл тэнгэрлэг хүч чадал юм. Бурхан биднийг итгэлийн амьдралдаа уруу дорой байгаасаа гэж хүсдэггүй. Мэдээж бидэнд итгэлийн амьдралдаа бүдэрч сулдах үе тохиолдно. Гэхдээ Бурхан биднийг тэр бүхнээс суралцж дараа дараагийн бартаа саадыг Бурханы хүчээр даван гараасаа гэж хүсдэг юм. Гэвч бидний хувьд үүнийг сурч мэдэх цорын ганц арга зам бол өөрөө тийм байдалд орж амьдралаараа туулж үзэх явдал юм аа. Заримдаа бид хэн нэгний номлолоос сонсоод эсвэл ямар нэгэн номноос уншаад үүнийг ойлгочихлоо гэж боддог. Гэвч үнэндээ тийм биш ээ. Тийм учраас би бүхнийг ойлгочихлоо гэж бодоод явж байх тэр л үед Бурхан бидэнд хүнд хэцүү асуудлыг зөвшөөрдөг юм. Тэгээд бид тэр цагт би үнэхээр юу ч ойлгоогүй явж байжээ гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм. Учир нь үүнийг бүрэн дүрэн ойлгож ухаарах цорын ганц арга зам бол гал мэт тэрхүү нөхцөл байдал дундуур өөрийн биеэр туулан гарах явдал юм штэ. Хамтдаа энэ цагт Эфес номын 1-р бүлгийн 18-19-ийг гаргаад харъя. Энд Эфесийн итгэгчдийн төлөө залбирсан Илч Паулын залбирал гардаг. Тэр ийхүү залбирсан байна. Зүрхний чинь мэлмиг гийгүүлээсэ. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх түүний өвийн алдрын баялагийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын яндашгүй агууг мэдэх болтугай. Энэ нь түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ гэж хэлсэн байна. Энэ нь юу гэсэн үг юм бэ? Бурхны хүүхдүүдэд өгөгдсөн Бурхны хүч чадал бол яндашгүй агуу гэдгийг Паулынд тунхаглан хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Есүс Христийн дотор бидэнд өгөгдсөн энэхүү агуу хүч чадлын хажууд диаволын хүч чадал юу ч биш гэдгийг хэлсэн байна. Тэгвэл энэ нь итгэгч хүн хизээж зовхгүй, хизээж шаналхгүй, хизээж өөлөхгүй гэсэн үг үү? Мэдээж үгүй. Хизээж урам хугарахгүй, хизээж сэтгэлээр унахгүй, хизээж зүрхэн шархлахгүй гэсэн үг үү? Бас л үгүй. Гэхдээ тэр бүх зовлон шанал, сэтгэлийн дарамт, хавчлаг, гадуурхал, саа тодгорын дундуур та унаж бүдрэлгүйгээр туулан гарч чадна гэсэн үг юм. Тэр бүх нөхцөл байдлыг ялан дийлэх хүчийг Бурхан танд аль хэдийн өгсөн гэсэн үг юм. Энэ бол Бурханаас бидэнд өгсөн нэгүсэл. Энэ бол Бурханы агуу хайр. Энэ бол Бурханы бидэнд өгсөн гайхамшигтай бэлэг. Гайхамшигтай нь бид үүний төлөө гууж, говшиж, царай алдах шаардлагагүй. Бид үүний төлөө үхэн хатан хөдөлмөрлөгч шаардлагагүй. Энэ бол бидэнд өгөгдсөн Бурханы бэлэг юм. Бид бүтээгч Бурханд итгэж түүний хүү Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авах үедээ энэ бэлгийг хамт хүлээж авсан юм. Бид Христэд итгэсэн мөчид л энэ бэлгийг шууд хүлээж авсан. Бурхан бидний хүн нэг бүрийг энэ л гайхамшигтай бэлгийг хүлээж аваасаа гэж хүсдэг учраас үүнийг бидэнд нарийн төвхтэй биш
харин амар хялбар болгож өгсөн юм. Есүс Христэд итгэсэн л бол үүнийг аль хэдийн хүлээж авсан гэсэн үг. Тэгвэл энэ хүч чадлыг бид хэрхэн амьдралдаа мэдрэх вэ? Бурхны өмнө өөрийгөө сулдраа мөхс гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх тэр үед үүнийг та мэдрэх болно. Бурхан минь, хэрвээ та хийхгүй бол энэ бүхэн бүтэхгүй. Хэрвээ та хийхгүй бол би чадахгүй гэсэн зүрх сэтгэл Бурхны хүч чадлыг бидний амьдралд гайхамшигтайгаар чөлөөлж өгдөг юм. Тэгэхээр бидний хувьд өөрсдийнхөө сулдраа мөхс найдвар тасарсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь Бурхны хүч чадлыг амьдралдаа чөлөөлөх эхний алхам байх нь. Гэвч үүндээ бид өөрсдийнхөө сулдраа байдлыг хүлээн зөвшөөрөх тун дургүй байдаг. Жишээ нь та хизээ хамгийн сүүлд хэн нэгэнд би өөрийгөө сулдраа мөхс гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрж байна. Би нөхцөл байдалд юу ч хийж чадахгүй болцоход байна гэж хэлсэн бай. Та өөрийгөө даруй болгож сулдраа байдлаа хүлээн зөвшөөрдөг нэгэн мөн үү? Эсвэл өөрийгөө өргөмжилж би өөрөө бүгдийг зохицуулна гэж бардамдаг нэг нь үү? Гэвч хэрвээ бидэнд ийм бардам зам байгаа бол Бурхны хүч чадал бидний амьдралд чөлөөлөгдөхгүй гэдгийг бид хатуу ойлгох хэрэгтэй. Тийм учраас Илч Паул хүртэл мөхөстөл айдас үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан хэмээн бичсэн юм. Тэгвэл өнөөдөр та Бурхны болон бусдын өмнө өөрийнхөө сулдраа байдлыг даруугаар хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? Бурхны өмнө очиж сулдраа байдлаа хүлээн зөвшөөрчхөд хүмүүсийн мөн бардамнаж байвал энэ ямар ч нэмэргүй гэдгийг та ойлгож байна уу? Тэгэхээр хоёрдугаарт бид амьдралдаа Бурхны хүч чадлыг чөлөөлөхийн тулд өөрсдийгөө даруй болгох хэрэгтэй байна. Даруй байдалд хүч өршдөг юм. Гэхдээ энэ нь хуурамчаар даруй дүр үзүүлэх тухай асуудал биш шүү. Харин Бурхны өмнө чин сэтгэлээсээ бууж өгч түүнд бүрэн түшгэлсэн жинхэнэ даруй байдлын талаар ярьж байгаа юм шүү. Бурхан минь, би танд л найдаж байна. Хэрвээ та хийхгүй бол би чадахгүй гэсэн жинхэнэ даруй сэтгэлийн талаар ярьж байна. Гуравдугаарт Бурхан амласан зүйлээ үйлдэн гэдэгт зүгээр л итгэх хэрэгтэй. Илч Паул бичгтээ миний Бурхан алдардах баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнэр чинь хангана гэж тунхагласан. Хизээ хангах вэ? Хэрэгтэй цагт чинь. Хэр удаан хангах вэ? Хэрэгцээтэй хугацаагаар чинь. Хэр ихийг хангах вэ? Хэрэгтэн хэрээр чинь хангах болно. Хэрвээ Бурхан энд амласан үгээ хэрэгжүүлэхгүй бол тэр бол Бурхан биш болно гэсэн үг. Гэвч бидний аз болоход бидний Бурхан бол бүхнийг чадагч, бүхнийг мэдгч, хаа сайгүйгээр оршигч Бурхан юм. Бидний итгэдэг эзэн бол амьд Христ. Тэр бидний дотор амьдарч бидний хүчрхжүүлж, бидэнд Христ хэтэрсэн нөхцөл байдал дундч ялгуулсан ялалтыг өгөгч нэгэн. Түгээр зогсохгүй. Тэр бидэнд амар тайван, баяр хөөр, итгэл найдвар, сэтгэл хангалуун байдлыг дүүргэж өгдөг юм а. Тиймээс хамтдаа 2 дугаар Коринтын 1-р бүлгийн 9-ыг дахин нэг уншийе. Энд Илч Паул хэлэхдээ гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан. Өөрсөддөө бос харин үхсдийг амьлуулдаг Бурханд найдахын тулд байсан юм а гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл биднийг өөрсөддөө биш Бурханд бүрэн итгэж найдуулахын тулд үхэхээс өөр замгүй боллоо гэж бодогдох тийм нөхцөл байдлыг Бурхан бидэнд зөвшөөрсөн гэж Паул Илч энд хэлсэн байна. Тэгвэл Бурхан яагаад биднийг ийм байдалд оруулдаг юм бэ? Учир нь тэр биднийг зөвхөн өөрт нь бүрэн итгэж найдуулахын тулд юм. Үнэхээр Бурханы өмнө очиод Бурхан эцэг минь би чадахгүй. Хэрвээ та үүнийг хийхгүй бол би үнэхээр хийж чадахгүй нэ гэж хүлээн зөвшөөрөх шиг агуу итгэлийн залбирал гэж үгүй юм шүү. Ингэснээр бид Бурханы өмнө өөрсдийнхөө сулдраа байдлыг хүлээн зөвшөөрдөг. Бид өөрсдийгөө хинч биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэдэг нь Бурханд бүрэн итгэж найдаж байна гэсэн үг юм шүү. Өнөөдөр таны амьдралд юу ч тохиолдож байж болно. Гэхдээ танд тэр зүйлдээ хариу үйлдэл үзүүлэх хоёрхан арга зам бий. Эхнийх нь та өөрийгөө өрөвдөж болно, уурлаж, гомдлож, хорсож болно. Үл уучлж, дургуутсаж, үглэж, гоморхож, гоншгонож болно. Энэ бол хариу үйлдэл үзүүлэх нэг алхам нь. Гэхдээ та энэ замыг сонгвол ялагдах болно. Та итгэлээр өсөж Бурханыг гайхамшигтайгаар таньж мэдж, итгэлийн амьдралд агуу гайхамшигтай ялалтуудыг байгуулах боломжоо алдах болно. Эсвэл та үүний оронд нөгөө алхмыг хий. Өөрийнхөө сулдраа мөхс байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө Бурханы өмнө өршөөл нэгүсэлд бүрэн даатгаж болно. Түүний хайр инэрлд итгэж найдах сонголтыг хийж болно. Тэр цагт та Бурханы агуу замуудыг гайхамшигтайгаар таньж мэдэх болно. Гэтэл энэ дэлхий дээр үүнээс илүү агуу мэдлэг, үүнээс илүү агуу баялаг гэж үгүй. Улмаар таны Бурханд итгэх итгэл чинь гайхамшигтайгаар
өсөх болно. Үүнээс гадна юу болно гэж таны зүрх сэтгэлд тань руу хандсан Бурхны агуу хайраар дүүрэх болно. Тэр хайр таныг дүүргэж, нөмөрж, хучиж байгааг та мэдрэх болно. Таныг илүү агуу хайраар хайрладаг. Тэр л Бурхан таныг хүнд хэцүү нөхцөл байдал дундуур өөрөө хөтлөн дагуулж байгааг та харах болно. Би таныг сайн мэдэхгүй ч би танд хэлье. Би хувьдаа дээрх хоёр замыг хоёуланг нь туршиж үзсэн. Эхний зам нь үнэхээр бүтээгүй. Би өөрийнхөө бүхнийг хийх гэж үзээд хамраараа газар хатгсан. Гэтэл үүнээс илүү дээр зам бий гэдгийг Библи бидэнд хэлж байна. Энэ бол Бурханд бүрэн буун өгч, Бурхныг таньж мэдэх мэдлэгээр өсөх зам. Хэрвээ та Бурхны замуудыг таньж мэдхийг хүсэж байгаа бол, хэрвээ та Бурхны хүч чадлыг мэдхийг хүсэж байгаа бол, хэрвээ та Бурханд итгэх итгэлээр өсөхийг хүсэж байгаа бол, Бурхны агуу хараар хучигдахыг хүсэж байгаа бол зүгээр л Бурхны өмнө очоод мөхөс сулдраа байдлаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөр. Тэгээд түүнд итгэж, түүний дотор хорогдоор. Тэр цагт таны эцэг болох Бурхан ба таны аврагч болох Есүс Христ таны амьдралыг өөрийнхөө хүч чадал ба ариун сүнсээр дүүргэх болно. Тиймээс та итгэлийн амьдралдаа тулгарсан ямар ч хүнд хэцүү асуудал, зовлон бэрхшээлийг ялан дийлж, итгэл найдвар, урам зориг, баяр хөөртэйгээр итгэлийн замаар алхах болно. Бид Есүс Христэд бүрэн итгэж найдаж, түүнд бүрэн түшгэлж сурах үед бидний эргэн тойронд гайхамшигтай өөрчлөлтүүд явагдаж эхлэхийг бид харах болно. Энэ нь мэдээж бидний амьдрал төгс болно гэсэн үг биш. Доктор Чарлз Стенли бидэнд нэгэн чухал зүйлийг сануулж байна. Бид амьдралдаа хүнд хэцүү нөхцөл байдал, уруу татлаг, зовлон бэрхшээлтэй нүүр тулах болно. Гэвч тэр бүхний дунд Бурхан биднийг өөрийнхөө агуу хайраараа тогтоон барьсаар байдаг гэдгийг доктор Стенли бидэнд сануулж байна. Бидний хуучин муу зуршлууд биднийг Бурханд бүрэн дүүрэн итгэж найдахад саад болж байдаг. Тэгвэл 2 дугаар Петр 1:5-9 дугаар ишлэлд биднийг ийхүү урамшуулсан байна. Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахыг, өөрийгөө захирахуу дээрээ төвчээрийг, төвчээр дээрээ итгэл сүсхийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг инэрлийг, ах дүүсэг инэрл дээрээ хайрыг хамтдаг. Та нарт эдгээр нь байгаад нэмэгдсээр байвал энэ нь эзэн Есүс Христийг маань мэдхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. Эдгээрээр дутагддаг нь урдийн нүглээсээ цэвэршснээ мартсан. Сохор богино бодолтой нэгэн юм. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.